Нэг сар хагасны дараа бид хүсүүлээс холбоо тулааны үзэхэр боллоо. Парвантаар дамжуулж гисэн UFC 324 сайн муу хослсон онцлог зүйл ихтэй ивент байлаа. Октогоны нээлт тулаанчдын нүүр тулж байгаа шинэлэг байсан ч биттэй холбоотой асуудлаас болж UFC Майкл Джонсон тулааныг зогсоосон. Мөнхийн үзлийн дараа тулаан тухайн алдгийг харлаа. Гэхдээ UFC 324-т болсон тулаанууд тасархаа байсан юм. Оргил тулаан Justin Gage ялж дахин нэг удаа түр авраг болсон. Мөн Sean O'Malley ялагдлын цуглаа зогсоолоо. Derek Lewis бидэнд зодод тайлах ёстой гэдгийг харуулсан бол Natalia Silva, Jan Silva гэсэн барилчилчууд ээжид ялалтаа авлаа. Ингээд бичлэг эхлэе. Бичлэг эхлэхээс өмнө бидний дэмжиж лайк, subscribe дараарай. Мөн манай Facebook хуудсыг дагаж холбоо талаантай холбоотой илүү олон мэдээллүүдийг аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа. Анх UFC 324 оргил тулаан зарлагтад фэн тимч таатай хүлээж аваагүй. Мэдээж Paddy Gage гэдэг тулаан үзүүстэй гой тулаан. Гэхдээ часаан нэгт 10 Tsarukyan байхад аврагын тулааны Paddy төгөн шудраг бус байсан юм. Хамгийн шилдэг эмэгтэй тулаанч тооцогддог Amanda Nunes эргэн ирж байхад Paddy түүний дээр тавьж байгаа фэнүүдийн бүхэмдлийг төрүүлсэн. Гэхдээ Kyle Harris-ийн гэмцээр энэ тулаанд туслагдаж хил ам баг зэрэг намжсан юм. Тулааны өмнө ялах боломж Paddy төцсөн. Нас залуу хэвтэй тулаан сайтай болохоор Paddy өчиг болтор ялан гих таамаг давмгаалж байсан ч Justin Gage өөрийгөө болоогүй шүү гэдгийг бидэнд харуулсан юм. Энэ тулаан яг л фэнүүдийн дуртай сонгодог тулаан болсон. Gage хичээл зааж нүрийн тэгшилснээр дахин удаа түр бүсцүүлээ. Энэ жил 38 хүрэх тулааж магтахгүй байхаа аргагүй гүйцэтгэлтэй тулцсан. Хоолой түүнийг дуусгаад Gage ингээд дууслаа гэж бодож байсан үе надад байсан. Гэхдээ Fizzy Paddy хоёрыг ялж өөрийгөө хэн бэ гэдгээ санууллаа. Одоо түүний үрд Ilya Topuria байна. Ilya-ын тулдах үг нь эргэлзээтэй байгаа. Гэр бүлийн асуудлаас олж хэсэгтээ тулдахааргүй болсон тэрээр хэрвээ Gage ялвал UFC түнд миний хийж болохгүй өөр төлөвлөгөө бэлдсэн байгаа гэж хэлсэн. Realmente si gana Justin Gage, la UFC tiene planes diferentes de las que no puedo hablar en este momento. Хэрвээ тэрний үнэн бол магадгүй Arman Tsarukyan Justin Gage хоёр тулдаж болох юм. Миний хувьд Justin аврагын төлөх 3 тулмжаа цагаан ордонд ашиглаасаа гэж хүсэж байна. Ялагдах байсан ч хамаагүй Ilya Topuria Justin Gage гэсэн үзүүчтэй тулаан бид үзнэ. Gage фэнүүд хүндэтгэл хүлээсэн гайхалтай тулаанч гэсэн би түүнийг Ilya эсвэл Arman айл альтанд нь ялагдана гэж бодож байгаа. Та бүхэн надтай адилхан бодолтой байна уу? Коммент хэсэг сэтгэлдээ үлдээгээрэй. Харин нөгөө талд 120 цохил толгойд авсан Paddy Pimblett шууд эмнэлэгт хүргэсэн. Түүний Scouser буюу Liverpool-чуд ундгүй гэж хэлсэн үнэн байлаа. Төвчээр гарган тулцсан ч хангалттай байж чадсангүй. Энэ тулаанд зэгцүүл сулсан гэж найдаж байна. Дараагийн тулаанд гамрагтай тултал сонирхолтой байж магадгүй. Ямар ч гэсэн энэ тулаанд бид Paddy Pimblett-ийн топ түвшний хөнгөн жингийн тулаанч болох болоогүй юм байна гэдгийг харлаа. Мөн нэмж хэлэхэд Paddy хүртэх ёсгүй боломжийг хүртсэн. UFC-д байхгүй Tony Ferguson, чансааны 10 тад байсан Bobby Green, сүүлийн 5 тулаанаас ганцхан ялсан Michael Chandler гэсэн харж аваа тулаанчдыг ялчаад шууд аврагын тулаан авсан нь маш их шүүмжлэлт дагуулсан. Хэрвээ Paddy Gage-ийг ясвал хамгийн амархан замаар авраг болсон тохиолдлуудын нэг болох байсан. Гэхдээ хамгийн амархан замаар авраг болсон тулаанч муу энэ ивентээр тулцсан юм. Sean O'Malley сүүлийн 2 тулаанд хараалаад ялагдсан. Хэрвээ Son Yadong ялагдвал бараг дахиж тулдахгүй зодог тайлмч гэж ярьж байв. I go out there and lose and I lose. I'm like, I'm done with this shit. I'm gonna retire. This might be the last Sugar year ever. Тулааны эхний 2 үе тэнцвүүхөө өрнсөн ч 3 дахь үед Sean O'Malley өөрийн шоугаа авчирснаар 20-28 гэсэн саналаар Son Yadong-ыг яллаа. Ингэснээр Sean O'Malley дахин бантамжингийн аврагын төлөө хөрсөлтөнд нэгдсэн юм. Гэхдээ өмнөх шиг аврагын тулаан тийм амархан ирэхгүй л болов. Пётр нэгийг ярилцлагатаа Merabта дахин үзэн тодорхой гэж хэлсэн. UFC гарантирует Merabу реванш. Как только он будет готов, как он восстановится, либо это будет весна, либо лето. Тиймээс Sean O'Malley-г дахин нэг шансны тулаан хийх байх. Тэр тулаан чинь нэг бол Corey Sandhagen. Эсвэл UFC 324 тулдаж ялт байгуулсан Umar Nurmagomedov. Умарч мөн Sean O'Malley-тэй тулдъя гэж хэлсэн. Of course, it's gonna be big fight. This fight have to be 5-round main event. Hope we're gonna fight one day. Sean O'Malley-г амар сонголт мэдэж Corey Sandhagen. Тиймээс тааштай юу болохыг харж бай. Мөн нэмээд Sean O'Malley-д нийгэм хэлэхэд ялсан ч ялагдсан ч октогон руу ордог дууга бити солиорой гэж хүсэе. Шоу яг ирлээ. Дараагийн ярих ёстой тулаан бол мэдээж хүн жингийн 2 тамирчны тулаан. UFC-д хамгийн олон нокаут хийсэн рекордыг эзэмшигч. Үзэгч фэнүүдийн хамгийн хайртай тулаанч Derek Lewis октогонд ээгээж Walter Cortez Acosta-д үзэхэр болсон. Гэвч Derek Lewis октогонд байх хугацаа энэ жилдээ дуусах юм байна гэдгийг харлаа. Хөдөлгөөний хурдан удаашгсан. Бас ямар ч өрсөлдөө үзүүлж чадсангүй. Ирэх 7 хоногт 41 хүрэх тулаанч дараагийн тулааны хичээд октогоноос гарахдаа Бэлгийн үлдээ гэсэн гэж хүсэж байна. Харин нөгөө талд ялт байгуулсан Walter Cortez Acosta маш том ялт байгууллаа. Энэ тулаанчийн магтад 25 онд нийт 5 тулцсан. Шанхай Сергей Павлович ялгцсан ч тэрнээс хойш бүх тулаанаа дутуу гаргаж ялаад байна. Мөлхтэй байснаар Dana White-ийн талалж багтлаа. Дахиад нэгээс 2 тулаан хийгээд ялчвал аврагын төлөө өрсөлдөх боломжтой болох юм. Харин энэ ивентэд хийсэн ялтаар аврагын төлөө өрсөлдөх боломжоо авч үлдсэн тулаанч Natalia Silva байлаа. Үүн Rose Namajunas Alexa Grasso-тэй тулдах хуваартай байсан ч Grasso гэмтснээр Silva орлож тулдсан. Natalia Silva өмнөх тулаандаа Grasso 3 үе илүүрхэж ялсан. Тиймээс Namajunas ялах өндөр боломжийн экспертүүд өгсөн ч тулаан маш ойрхон болж дууссан юм.
3 үеийн дараа шүүгчнэр нэг талтаа гарч Наталя залтыг өгсөн ч фэнүүд өөр бодолтой байлаа. Ихэнх үзэгчид намаа юунс ихний 2 үе авсан гэж үзэж байсан. Гэхдээ ялт нэг Силва дээр очсон учраас бид Силва Шевченко гэсэн тулаан харахаар боллоо гэж бодож байна. Миний бодлоор Шевченко Силваг ялж жин ахиж тулдах байх. Жингээ цэвэрлсэн Шевченко Силваас өөр өсөлтөж хүлдээгүй. Мөн энэ жил 38 хүрэх тул хоёрт бүсийн араас явна гэж бодож байна. Харин нөгөө Силва болох Жан Силва нэг жил хасан дараа ирж байгаа Арнольд Даалантай тулцсан. Хоёр тулаанч тулаан эхлэхийн өмнө хүмүүсийн анхаарал нь нэлээд сайн татчих чадсан. Тиймдээ ч тулааны хүлээлт өндөр байсан баян тулаан хүлээлтэнд хүрч чадсан юм. Шүүгчдийн санал Силвад очсноор Жан Силва маш хэрэгтэй ялд байгууллаа. Өмнөх тулаандаа Диего Лопес ялгцсан тэрээр энэ тулаанд ялд шансааны 6-д бичиж эхэлсэн юм. Өрсөлдөөнтэй байгаа үдчинд Жан Силва нэмэгцээр жингийн англи илүү сонирхолтой болгож байна. Арнольд Дааланчаас урт хугацааны дараа ирсэн гэх сайн тулцсан. Оргил тулаан болох хүртлээр биеийн тулааны шилдэг тулаан гэж бодож байсан юм. Шилдэг тулаан гэсээс UFC шинэ мэдээ зарласан тулаачдын авдаг бонус 2 дахин нэмэгдсэн юм. Өмнө $50,000 бонус өгдөг байсан бол энэ дунд $100,000 болсон. Энэ ивэнтэд Justin Gage Pat Pimblett нарын тулаан шилдэг шалгарч тус $100,000 авсан. Мөн шилдэг үзэгдлийн $100,000 энэ ивэнт хамгийн ихний 2 тулааны ялагчид болох Ty Miller, Josh Hockett нар авлаа. Мөн дахин нэг сайн мэдээний үйл тулаанч төрөлсөгчөө дутуу гаргаж ялвал UFC-д $25,000 нэмж өгөхөр болсон. Тэгэхээр Waldo Cortez Acosta, Nikita Krylov нар $25,000 бонус авсан гэсэн үг. Харамсалтай нь Alex Perez жингээ барьж чадаагүй тул бонус аваагүй. Мөн өөрөө авчуу залингийн 25% өрсөлдөгчтэй өгөхөр болсон юм. Тулааны дараа түүний UFC-тэй исэн гэрээнд дууссан бөгөөд жингээ барьж чадаагүй ч шинэ гэрээ хийхийг хүсэж байгаа илэрхийлсэн. I still think I'm one of the best guys in the world at this weight class. I still think I compete for a title. Paramount Plus-аар гарах ихний ивэнтэд нийт 11 тулаан болсон. Анх 14 тулаан төлөвлөж байсан ч 3 тулаан цуцлагдсан. Эхнийх нь бидний мэдих Kayla Harris Amanda Nunes. Дараагийнх нь Cameron Smotherman жин үзлэг дээр ухаан алдсан тул тулаан цуцлагдсан. Харин дараагийн тулааны ивэнт эхлэхээс хэдхэн цагийн өмнө UFC цуцлсан. UFC-ийн туршлагатай тулаанчд болох Michael Jones, Alexander Hernandez нар хоорондоо тулд хуваартай байсан ч бидний сайтуудад телевизийн бус хөдөлгөөнүүд ажиллагдсан тул энэ тулаан дээр бооцоо тавих мөнгөний лимитийг багасгасан. Хариуд нь UFC шууд энэ тулааныг цуцлалаа. Учир нь Dana дахиж ийм асуудалд орооцлох хүсээгүй. UFC-д 2 ийм асуудал байгаа. Эхнийх нь дасгалжуулагч James Krause болон саяхан 11 сард тулцсан Isaac Dulgari нарын асуудал. Холбооны мөрдөх товчоо хүртэл энд оролцоод мөрдлөг явуулж байгаа. Тиймээс UFC дахин эрсдэлд орохыг хүссэнгүй. Энэ тулааныг цуцлсан билээ. So I'm not doing this shit again. So we pulled the fight. UFC 324-т болсон онцлог нэг үйл явдал бол Бантамчингийн томх тулаанч Dominick Cruz алдрын тамхины гишүүн болсныг зарласан юм. WEC-д байх үеэс авраг байсан Dominick Cruz UFC 2 удаагийн авраг. WEC холбоог оролцуулаад нийт 7 удаа аврагын тулаанд ялсан. Карьертаа Joseph Benavidez, Uriah Faber, Demetrius Johnson, TJ Dillashaw гэсэн тулаанчдыг ялж байсан. Dominick Cruz жиндээ эцэг байсан болохоор ялаанжийн үссэн ч гэж үздэг. I'm a big reason the 125-pound weight class exists. To be honest. Даанч гэмтэл бэртлээс салж чаддгүй нь харамсалтай. Сүүлд 2025 онд Rob Font-тай тулд хуваартай байсан ч өрний гэмтлээс олж тулаан цуцлагдсан тул Cruz шууд зодог тайлсан. Гэхдээ Dominick Cruz бол Merab Aljo Dillashawтай зэрэгцэх магадгүй хамгийн агуу бантамчингийн авраг гэж яригдах тулаанч болж үлдэх болно. Бичлэг маань энэ үрээ дуусч байна. Paramount Plus-аар дамжуулсан эхний ивент амжилттай болж Justin Gage-ийн гайхалтай ялалтаар өндөрлөлөө. Justin Gage дахин нэг түр бүсний эзэн болж аврагын бүс дахин өдөө барьтлаа. Яасан ч ялгцсан Justin Gage хизээж бидний үед байдгүй. Урам моголдгүй. Тулаанууд нь үргэлж үзүүштэй үзэхэд урамтай байдаг. Хэрвээ та UFC Холливуд талааны урлаг сонирхож эхэлж байгаа шинэ фэн бол Justin Gage-ийн тулаанууд үзээрэй гэж санал болгож байна.